Энэ жил Монгол Улсын тагнуулын ерөнхий газрын 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд тус газраас олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөсний нэг нь Ховд аймаг дахь тагнуулын газрыг гавьяад хуульч, хуйсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн дипломатч зөвлөлт холбоот улсын болон бүгд найрамдах Монгол ард улсын хүндэт чекист хурандаа цэгмдийн төмөр очрыг нэрэмжит болгох алдрын булмын ажил юм. Тус ёслолын үйл ажиллагааг өнөөдөр Ховд аймаг дахь тагнуулын газрын хүндэтгэлийн тайванд боллоо. Ёслолын үйл ажиллагаанд тагнуулын ерөнхий газрын зарим удирдлага албан тушаалтнууд Ховд аймгийн хууль хүчний байгууллагуудын төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд за мөн гавьяад хуульч цэгмдийн төмөр очрын ар гэр үр хүүхдүүд нь урилгаар оролцлоо. Дотоод хөдөлгөөний яам 1922 оны 7 сарын 3-нд байгуулагдсан байдаг. Тэгээ 2022 онд манай байгууллага 100 жилийн болгож байгаа. За үүнтэй холбогдуулаад бол арга хэмжээг өгсөн. Олон арга хэмжээнүүд бол төлөвлөгдөөд хэрэгжиж явж байгаа. За үүний нэг нь бол одоо Ховд аймаг дахь тагнуулын газрыг төмөр очир багсны нэрэмжит болгох. Энэ нутгийн одоо хурандаа дипломатч хүндэт чекистийн хүнийг бол болгож байгаа юм арга хэмжээ. За өнөөдөр нийтийн арга хэмжээ нь болно. За дээрээс нь бол бас манай Ахмадын хорооны 50 жилийн арга хэмжээ бас нэр давхцаж байгаа юм үйл явдал болж байна. За энэ төмөр очир гэсэн бол өөрөө 1922 онд төрсэн хүн. Ховд аймгийн Дарив сумын тухайн үед бол Хантайшир аймаг гэж байсан юм байна. Тэгээд энэ нутгийн одоо уугуул төрсэн хүн. За дэлхийн 2 дугаар дайны үе буюу 1940-од оны үед бол өмнө говь Ховд аймгийн хилцээний дараагаар ажиллаж исэн. За энэ үед бол дайны хэцүү одоо он жилүүдэд Коминданы одоо хүчин дээрээс нь Японы тусгай албаны тагнуул төшөөлөлтийн үйл ажиллагааг бол таслан зогсоож илрүүлэх. За мөн одоо Испани дээрэмчдийн бүлэглэлийг устгахад бол тухайн тусгай групп томилогдож ажиллаж исэн хошууч генерал Доржийн одоо групптэй тусгай групптэй бол үйл ажиллагаагаа уялдуулж ажиллаж ин арга хэмжээг бол амжилттай хэрэгжүүлэхэд нь бол биечилж одоо тусалсан одоо гол гавьяатай хүмүүсийн нэг. За ингээд олон ажил арга хэмжээнүүд бол амжилттай хэрэгжүүлж за үүнийг нь бол төр засгийн зүгээс үнэлж зөвлөлт холбоот улс бүгд найрамдах Монгол ард улсын хүндэт чекист одоо тэмдэг одоо цол орон шагнагдчихсэн. За цэргийн гавьяаны Улаантүгийн одон, Алтан гадас одонгоор бол 2 удаа, за мөн Сүхбаатарын одонгоор бол шагнуулж ясан. За 1972 онд бол гавьяат хуульч цол тэмдэглэр шагнуулсан ийм гавьяатай хүн байгаамаа. Миний өвөө цэгмдийн төмөр очор 1922 онд энэ Ховд аймгийн Дарив сум Хөхрийн гол гэдэг нутагт төрсөн. Багнаасаа бусдын адил мал маллаж эцэг ихтэй тусалж хүмүүжсээр одоо сургууль соёлын мөр хөөж улмаар тухайн үеийн нийгмийн илэрхийлэх яамд төлөөлөгч, дасгийн дарга, хилцээний дарга, газрын дарга хүртлээр удирдах ажлыг хийж байгаад гавьяаны хаамралд гарсан ийм буурай байдаг. Миний өөрийнхөө ухамсарт амьдралыг одоо бүх аялал хамгаалах яамд ажиллаж хөдөлмөрлсөний нь бол төр засгаас өндрөөр үнэлж төрийн дээд одоо медаль түүнчлэн тухайн үеийн харуул бүгд найрамдах Монгол ард улсын гавьяат хуульч цол тэмдгээр шагнасан хурандаа золтой ийм алдартай хүн. Тэгээд энэ төрж өссөн газар нь Ховд аймгийн тагнуулын газарт бол иргэдэг хурлын төлөөлөгчдийн шийдвэрээр төмөр очир гэдэг хүнийг нэрэмжит одоо ийм болох шийдвэр гаргаад энэ арга хэмжээнд өөрөө өгөхөд ач зээний төлөөлөлд нэрээд оролцож байгаадаа бол баяртай байна. Гавьяад хуульч хуйсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн дипломатч зөвлөлт холбоот улсын болон бүгд найрамдах Монгол ард улсын хүндэт чекист хурандаа цэгмдийн төмөр очир нь 1922 онд Ховд аймгийн Дарив сумын нутагт төржээ. Тэрээр Монгол улсын хууль зүйн салбарт өөрийн амьдралаа залуу халуунасаа зориулж явсан төр нийгмийн хүндэт зүтгэлтэн юм. Түүний хийж хэрэгжүүлж явсан ажил үүрэг Монгол улсын тусгаар тогтнол за одоо үеийн тагнуулын газрын хөгжил хууль зүйн салбарын үндэс болсон байна. Тэрээр хамт үүрэг гүйцэтгэж яваа нөхөдөө түшигтэй төрийн ажилд хоёр гүйцэтгэлээр хандаж ажил үүргээ чин шударгаар хийдэг тууштай зарчимч нэгэн байсан гэдгийг хамт ажиллаж явсан ахмад зүтгэлтнүүд нь ийхүү дурсан ярьлаа. За хүн чанарын хувьд бол их төлөв даруухан, их хүн нөхөрсөг, хүнд их халамжтай, ажилтнуудаа их ажилтан зааж сургах энэ талаар их мэрэгсэн шилдэг удирдагч нарын нэг байсан. За тэгээд 1972 онд энэ төмөр очир гуан гавьяат улсыг хийж байсан ажил үйлсийг өндөр өргөнлээд улсын аялал хамгаалах байгууллагын 50 жилийн ойгоор
бүгд найрамдах Монгол ард улсын Гавьяат хуульч гэдэг ийм эрхэм хүндтэй цолыг хүртээсэн. Тэрнээс өмнө бол Сүхбаатарын одон, Цэргийн Гавьяаны улаан төвийн одон, Алтан гац одонгоор 2 удаа, хөдөлмөрийн цэргийн хүнд медалаар 2 удаа, хөдөлмөрийн хүнд медалаар бас шагнагдаж байсан. Ийм Гавьяат улсыг бүтээсэн хүн байгаа юм аа. За манай Төмөр Очиргоон энэ нэрэмжит болгох ажлыг анх манай ахмадын байгууллага санаачлаад манай тагнуулын ерөнхий газар удирдлагууд дэмжиж ингээд бүх юмнуудыг хийгээд ингээд өнөөдөр нээлтийн ажиллагаа болох гэж байна. Энэ ялдамд одоо Ховд аймгийн тагнуулын газрынхаа хамт олон нийт одоо тагнуулын байгууллагын хамт олондоо энэ 100 жилийн ойг өгсөн хамтын холбооныхаа 50 жилийн ойг өгсөн нийт ахмадуудаа чин сэтгэлийн халуун баярыг хүргье. Манай энэ газрын хөвд бол онцгой баяр дүүл явдал болж байна. Яагаад гэвэл Монгол улсын хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол улсын Гавьяат хуульч, Монгол зөвлөл холбоот улсын хүндэж хэст цэгмэдийн Төмөр Очиргоон нэрэмжит болж байна. Энэ байгууллага миний 11 жил ажилласан энэ тануулын ерөнхий газар Ховд аймагт газар маань энэ том хүний нэрэмжит болж байгаад миний хувьд маш их баяртай байна. Ийхүү Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын тушаалаар Ховд аймгийн тагнуулын газрыг Гавьяат хуульч хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн дипломат зөвлөлт холбоот улсын болон бүгд найрамдах Монгол ард улсын хүндэт чекист хурандаа цэгмэдийн Төмөр Очирын нэрэмжит болголоо. Монгол улсын хэмжээнд орон нутгийн тагнуулын газрыг хүндэт зүтгэлтэн Гавьяатын нэрэмжит болгож байгаа тохиолдол анх удаа Ховд аймагт болж байгаа нь энэ. За энэ нь Ховд нутгийн ард түмэн төр нийгмийнхээ төлөө ямар тууштай зүтгэж өөрийн амьдралаа зориулж явсныг илтгэж байна гэж ёслолын арга хэмжээнд ирсэн зочид онцлон ярьж байлаа.